За юу цаана Keydropтай хамтран оруулж байгаа цуврал видеонуудын дараагийн дугаар орж байна. Тэгээ ер нь бол таны намайг улаан доод доотой болж байгаа бүгдээрээ мэдж байгаа байх. Ер нь бол нэлээд олон цуврал явчлаа. Гарбунод дүүрсэн, одоо барыг mid tier дүүрсэн байгаа. Одоо барыг rifle руугаа орох төгсөн байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр болонгууд хамгийн түрүүнд хийх ёстой юм болонгууд Bell-ийг авт юм гэсэн бодолтой байна. Тэгээ Bell-эн дээр нэлээд хэдэн сонголт байна. Тэгээ бас нөгөө хутгатай баахан ер нь доод доот бүрдсэн тэгснэ. Bell-ийн default bed янгууд царай мод санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ rifle-ууд авахаас өмнө ер нь Bell-ийг авъя гэж бодсон. За тэгээд ер нь бол та нарт ер нь сонирхолтой дөрвөн төрлийн байж байна. Тэгээ бас мань та нарын коммент өгсөн. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ хүсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл тэгвэл өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонус авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За ер нь бол хотгос хэлсэн бичлэг өнөөдөр 7 цагийн өмнө орсон байна. Тэгээ тэрэн дээр отонгууд хүмүүс бол зөндөө олон коммент хийсэн. Ер нь бол та нар бол Sling Shot санд болгосон хүмүүс амар их байсан. Crimson Kimono санд болгосон байлээ. Rizanda Red бас байгаа юм. Rizanda Red-ийг мань сонирхож үзээгүй юм байна. Crimson Kimono, Crimson Wave бас байгаа юм уу? Тэгээд Scarlet Shama, Blood Pressure гэж байгаа юм байна. Гэхдээ би Moto Gloves жоон дург болох Moto Gloves ер нь угсаа авахгүй хаа. За ер нь бол ихэнх л Sling Shot гэсэн байлээ. Тэгээ үнийг харах юм бол ер нь бол Crimson Kimono бол манай field test-ийг яа гэхдээ ийм одоо $4000 скин мань авмаргүй л л да. Одоо манийхан цайлан скинээр татчих болох нь одонгоо тэгээд $15000 скин татчих болно. Тэгээд мань чин тэгээ 6 сарын хугацаанд 72 видео хийнэ гэдээ амлцсан байгаа юм. Тэгээд тийм болохоор тэрэнд 12 видеонд хуваагаад үсгэр мань ер нь бол тэгээ доор ажлын 6 даваад хийх бодолтой байгаа байхгүй юу? Тэнгүүд бас ингээд шууд $4000 скин татхараас амар хүн санагдаад байгаа. Яг мань одонгоо скинүүдэд Fire Swapper сольж болно л да. Гэхдээ бас ийм амар хүнд үнэтэй скин бод авснаар хадалаа. Тэгээд ер нь авах юм бол ямар харагдав би одоо танад харуулна. За Sling Shot болонгоо те Minimal Wear нь одоо $2800, Field Test нь бол одонгууд $945 гэж байгаа юм байна. Тэгээд Scarlet Shama бас байгаа. Ер нь бол үнэн давгүй Minimal Wear-ээр авчихад бол те. Угаасаа Factory New байх шаардлага байхгүй. Factory New бэжи зүгээр амар ховор болохоор амар үнэтэй байдаг. Тэгээд би бол абд ер нь бол Minimal Wear-ээр авах. Тэгээд Hand Wraps Slaughter бас байгаа. Тэгээд угаасаа Factory New тэнцүү үнэтэй. Тэгээд Minimal Wear нь бас Scarlet Shama-тай ойрцсон үнэтэй байгаа. За хэдүүдээ тэгээд скинүүдээ сонирхоод харъя. За одоо байгаа барьсан нотонгууд энэ нотонгууд Scarlet Shama Minimal Wear нөө Field Test нөө байна. Float мэдэхгүй байна. Ер нь ингэж харагдаж байна. Ерөнхийдөө их давгүй. Тэгээ хамгийн гоё юм нь одонгууд ингээ буу барингуутай эрхийн уруу амар тод улаан гоё яригч байгаа. Одоо би өөр улаан M4-то болох юм бол ерөнхийдөө ингэж харагдана гэсэн үг. За MP9 бариад улаан so sexy. Ийм байж очин тэгээ гар буу барих юм бол ингэж харагдаж байгаа юм байна. За Hand Wraps Slaughter-ыг бол мань түрүүнд урч үзсэн чинь нэг онц санагдахгүй байна. Hand Wraps those fingers man. Яг утгаа барьчихгууд харагдаж байна. Гэхдээ адилхан Slaughter мөртлөө өнгөн шал ондоо байгаа. Тэнгүүд бас нэг л мяа санагдаад байна. Хитрхий тод ийм хүрэн улаан байгаа нь ерөөхдөө тохирохгүй байна. Энэ ч гэсэн те тод улаангийн юутай 570 байсан ч гэсэн өнгө тохирохгүй байхгүй. Тэгвэл Hand Wraps-ыг ер нь сонирхгүй байна. Crimson Kimono. За энэ бодонгууд random field test Crimson Kimono байна. Тэгээ ерөөхдөө энэ Crimson Kimono ч pattern based болонгууд чинь хитрхий хитрхий нэ амар тод улаан их байгаа бас рандомор улаан баг харна их байгаа. Тэгээ ер нь чи бодолтой. Чамд ингээ Crimson Kimono байх юм бол чи ингээд тэ зүгээр л loot box сайт руу депо хийх юм бол чи эзэж үнтэй зарж болох гэсэн улаан хийхгүй байхгүй. Мань татах юм бол тэгээд ерөнхийдөө л харна дамгаасан улаан авч таарах байх. Тэгээд тэгсмэр амар үнэтэй. Overpriced. Яг гоё яриад бол үнэхээр гоё яриадтай. Амар гоё тод улаан ер нь Crimson Kimono $20,000 хангалттай үржих байх. Тэгээ ингээ харах юм бол Crimson Kimono бассангууд ингээ тэ хар хуруутай болонгууд ч одоо MM барингууд ерөнхийдөө улаан скин юм уу? Улаан байт юм уу? Хар байт юм уу? Мэддэг байжтэй. Тэнгүүд Crimson Kimono бас ингээ сонголтоос гарч чаа. Тэгээд ер нь миний сонирхож байгаа нь бол Sling Shot байгаа даа.
Stick shot. Okay, that horror is good. So good. Тэгээ хутгаа барьлаа. Өнгөний хувьд бол бас цайвар улаан болонгууд давгүй. Энэ бол би field test stick shot хийсэн баг. Minimal stick shot байгаа юм бол илүү цайвар харагдав. Stick shot лунгууд плот нь ихсээд тэгээд нэг тийм урагдаж мурагдаад байгаа юм бол байхгүй лээ. За энэ лунгууд нэг stick shot хараатгая. За энэ лунгууд 0.13-тай minimal stick shot. 0.13-тай. Одоо field test хийх гэсэн юм. За 0.28-тай ер нь бол мэдээ доошоогоо field test-д байх юм бол баг цайчдаг үлээ. Урагдаж мурагдаад талцраад байгаа юм бол баг байдгүй маа. Yes. Зүгээр хуруунууд нь цайж байгаа юм байна. Мэг үндэ би одоо баг field test-ийг авсан ч нэх харамсахгүй юм байна. Яг гоо гарбун дээр жоохон онцгүй юм байна. Гэхдээ бас ингэвэл мэдээ цайчдаг юм байна. Minimal stick shot ямар хүнтэй байгаа юм бэ тари даа. За minimal stick shot is expensive. Вау, $2800. Энд чи одоо бэлэн мөнгөөр авах $2800 байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэхтэй loot box сайтн дээр энэ чи бараг 60% нэмэгдэнэ гэж бодохоор чинь 60%. За та 50% нэмлээ гэж бодоход чинь $4200 болчих юм шүү дээ. That's expensive. Бараг явж байна field test-ийг бараг тачтай мөксөн бодол байна. Жохон ялч бэли үнэтэй маа. Тэгсээс бараг minimal wear шамаа авсан дээр юм болов. Тэгээ яг үндэ өөрийгөө тэгэж амар мөнгөөр шатаажсаас Scarlet minimal wear Scarlet шамаа бол юм байхгүй. Хамаагүй тод улаан өнгөнд харж байгаа. Бараг энэ дээр чиж магадгүй юм байна. Ингээд yes. Яг одоо би улаан M4 гүлэн л та. Юугаар hot rod барь. Бараг энэ дээр юм байна дөө. Yes, I think this is good budget. Тэгээ сангуугийн өвч гисэн, өнгөний өвч гисэн, скиний өвч гисэн ерөөхдөө зөв сонголт нь баг энэ л шарах гэдэг. Тэгээ $4000 тий. Яа. За. Ер нь сонголт ээжлээ. За тэгэхээр сайтн дээр key drop дээр minimal wear Scarlet шамаа байгаа байна. Би шууд татах боломжтойгоор байна. Яг үндэ зөв сонголт байжээ. Яг үндэ. За окей. Scarlet шамаа унах боломжтой 2хан кейс байгаа юм байна. 2хан кейс. Окей, болохгүй бол бид нар апгрейд хийж болно. За Valek-ийн кейс юм байна. Унах магадлалын хувьд амар бага юм байна. Яг уман гэхдээ азаа үзээд нэг те нэг 50-ыг онгоолох үзэлт 10-ыг тавшаад үзье. Тэ. Өчигдөр ихэд маань $3800 эхлэнгүүтээ стримэн дээр $12000 хүртэл өсөж болгосон шүү дээ. Боломжтой. За манай энийг одоо унтлан дарна гэв. За унтлан дарж болно л доо. Үнэхээр унтлан дардыг бичлэг хийж болно. Үнэхээр тийм бичлэг хүсчихвэл та нар манда хэлж болно. Гэхдээ мен ч бас тэ ойрцоор 10 минутын бичлэг хийн. Тэгээ унтлан даруул одоо манай амьдралаа өрнө гэж бодоод байгаа болохоор одоо Joker модоор насааж үзье. Яа, Joker модын насаас ч нэгийг задлахад хэдий. $2900. Зөв 3-аар даръя. За 4% магадлал. Ер нь бол боломжтой. 3 гэж надад 12% магадлал байгаа шүү дээ. Тэгээ надад 8900-ийн баланс байна. Come on. Sport close Scarlet шама. Яаж print stream онлаа. Come on. Тэ. Lost байгаа тохиол хизээж битээ зогс. Profit унтал. That was so bad. Last one. Never stop and loss. Хэрвээ би доотлуудын хутгуудыг нунгаачих юм бол тэ арай гайгүй саяын яг энэ бэлийг унгаахын тулд ямар үнэтэй унгаач ба. Тэгээ дээрэс нь minimal wear юм байна. Окей. За энийг шууд татан заяа. За тэрнээс гадна надаа ингээ лоо доот харах юм бол Nova-ны skin, Nova гинэ. XM-ний skin дут байгаа. XM-ний skin-ээс саягаад болоод заяа. Нэг улаан XM-ний skin татчихлаа. Ямар хурдан унгаач өгтэй. За XM-ийнхаа skin-ийг олсон. Tranquility тэгээд амар гоё улаан XM олсон. Тэгээд ер нь бол унжуулах кейсүүд байгаа. Тэгээд зүгээр л factory new нахад $26. I think it's worth fine. Shotgun гэдэг кейс байгаа юм байна. Shotgun-ийн кейснээс зүгээр XM-ийг авчил та. За XM Tranquility 2% шанс. Энэ барыг унтсан баха. Онсонгүй. Надаа одоо байгаа XO унж байна. Энэ Westland Princess-ийн үнэтэй skin байх үед. Come on. Fast open дээ. Boom. $26.
Red Quartz гэнэ үү? Сайн Red Quartz гэдэг скин Boom stick бас удаан өнгөт наваа байгаа юм. Гэтэ надаа Candy Apple байгаа болохоор нэг тийм сонирхол төрөхгүй байна. Энэ ихт ямар гоё наваа вэ? Гэтэ яг бүхэлдээ улаан биш болохоор нэг бас улаан санагдахгүй л хальтаа. Тэгээ миний Candy Apple ч яг бүхэлдээ улаан штэ. Tranquility унсаа. Minimal wear. I think it's good. I hope it's good. Энийг татаад миний бэлгээ татаад тэг гівэд оролцсноо. Оо. Эний флотыг харж марах ээ. Флотыг за хамаагүй шүү дээ. Одоо тэгэл minimal wear шүү дээ. Minimal wear л minimal wear. Тэгээ флот нь те 0.15-аас эхэлж байгаа. 0.13 12-аас дээш. За 12 моёр I think that's win. Яндата байгаа үгүүд те. Minimal wear. Үнэхээр яндата 0.8-ийн флоттой унж болно. Inspect 0.12. Окей. 0.13-аас ер нь л гайгүй байвал ер нь л that's win. Тэг яг үндэ тэг яг л бодж ирснээс жоохон давалчлаа. That's good. Яар хурдан татчихва. Энэ бичлэг яар удаан рекордлох юм болоо гэсэн чинь oh no. No ч. Oh yeah. Okay. That's looking clean. Yes. Then 3-4 доллараар одоо stick shot татснаас барин энэ нь бол worth лээ. 4 дахь геймдэх мөртлөө илүү тод улаан, илүү царайлаг. Oh, okay. I love my gloves. Nice. Feeling good, man. That's nice. Энэ дийлийг солих үгүй би бодоогүй байгаа. I think it's good enough. I love it. За бэлигээ татцсан гівэд оролцъё. За одоогийн минийхэн баланс 0 байгаа. Тэ? Яагаад гэвэл юу болсон та нар өмнөх бичүүдээр үзсэн бол мэдж байгаа. Үзээгүй бол ерөнхийдөө ер нь бол мань тайлбарлаад өгье. За яасан бэ гэнүүтэй мань бол $10 депозит хийгээл $9.5 буцаага татаад байсан. Тэгээ одоо энэ 7 хоногийн өмнө 8 хоногийн өмнө ч юм уу. Тэ? 8 хоногийн өмнө энэ хоёр скины $10 депозит хийгээд $8.5 маань энэ ч буцаага татсан. $1.5 яг би суглаа авцсан. Одоо энийг манд буцаагаад ашиглах гэж байна. Тэ. CTS гэдэг промо код оруулаад нийтдээ 709 нэмэх нь 1.4 нийт хэд орчих юм бэ? Харъя. Ингээд одоо мань гівэд орчихно. Тэ ингээд оруулаад нэг иргэдүүлээд буцаагаад гівэд ороо суглаагаа аваад easy. За арайчул нэг юм утсаараа ер нь трейд оффоо явуулчлаа. Тэгээд депозит хийсэн $8.5 орж ирсэн байна. $8.5 орсон. Одоо giveaways рүү ороод сүүл харахад би 21 суглаатай санагдаж байна. Орцсон байгаа CTS-ийн giveaway руу орлоо. Details 21 байсан. Join дарлаа. 24 болчлоо. Окей. Нэмэлтээр 3 суглаа авсан. Бусад giveaway рүү орно. Бүгд нь лөө орно. Тэ. I will get this skins man. 7 байсан 8 болсон. 4 байсан 5 болсон. За 4 байсан 5 боллоо. Энд чи 16 байгаа юм байна. 19 болсон. 24 болсон. Боо 24 болсон. За ингээд сайхан giveaway-нүүд орчжээ. За одоо $8.5 маань амар цэвэрхэн гаргах хэрэгтэй. Гаргахын тулд тэ за энийг бишээ. Өмнө байсан тэ brain rot case. Манаас шинэ кейс биш хуучин кейснүүдээс эргүүл хийж бодож байна. За ашигтай гарчвал гоё. За яг нэг 10-20% алдагдaltaй гарвал окей. Угаасаа сайт руу ашигтай ажиллана. Гэхдээ би giveaway-д оролцож байгаа. Окей. Эхний спин ашигтай. Энэчнээс би profit авцсан болохоор гарчээ. Энэчнээс бидийг задчихлаа. 5-ыг задчих чадах уу? 5-ыг задах $4 юм байна. Come on. Яа, за архинд орчих. Та энэ буруу кейс рүү орчлаа. Сайн кейс рүү битээ ороорой. Мэн сая яг эргэлцчлээ. Ер нь бол эргэлцээ бол ялагдчих штэ.
Энээс нэгийг задлуул 0.55 болох юм байна. Окей. Ака, please. No. За, эндээс нэгийг нөгөөхнөөс нь дахиад нэг задлчих. 0.23-аас давуулчаач. Come on. Окей. За 6.4 боллоо гэж чинь сая би ерөнхийдөө $7.5 скин депозит хийж $1 яалдаг талд авсан. Гэхдээ би giveaway зөнд орсон. За яг $1 giveawayчлаа. За яг тэр 2 дахь 8 скин бол ялч барих гударчлаа л да маань. Тэрэн дээр би одоо арай дээр юм унтсан бол те баг ашигтай гарч болохоор л байлаа. Тэ яг тэгэл угаасаа. Зарим даацтай зарим даацгүй байна. Бараг түрүүний brain rot case-нээсээ дахиад үрийг задлсан дээр юусэн байж магадгүй бах. Ингээл ер нь бол giveaway дорчжээ. Тэгээд одоо 7 оны дараа би трейд бан гарахаар дахиад нэг циклтэн. Ер нь бол мань бол ингээд ер нь фармлж хийсэн бодлоо надад бол байгаа. I think it's good. Free giveaway дорол. Надад нэг юм хөл энэ дөө. Тэгээд ер нь бол Бэли за мэдгүй та нар л өөрсдөө шидэхгүй дөө. Саяын Бэли ер нь бол зөв сонголт байсан буруу сонголт байсан хэлэхгүй юм. Мань бол ер нь бол нэлээд таалагдтал байна. Scarlet Shama ер нь бол тэ найз хүндээ авч гисэн одоо өөртөө авчлаа. Улаан логот офтонд ер нь бол гайжгүй баажт мөртлөө тэ $1000 дотор мөртлөө гоё яригддаг скин бол Scarlet Shama байла. Тэгээ та нар өөрсдөө шидэхгүй дөө. Давгүй байна уу? Дими байна уу? Хэлэхгүй. Тэгээд дараа нь бас тэгээд M4 дээр Hot Rod гэдэг байваа. Hot Rod манд авч чадахгүй шүү. M4 дээр авахулмараа скин ер нь дараагийн дугаараас ер нь бол Rifle-ийн скинүүд авна штэ. Rifle-ийн скинээ санал дотоорой. За тэгээд дараа юм шиг уулзтаа баяртай. Bye.